Сайн байцгаана уу? Өдрийн мэнд хүргэе. Ээлж нэгэн аудио подкастаараа мэдчилж байна. Хай Өдрийн мэнд. За бас дахин урилгыг маань хүлээж авч ирсэн. Бадамцэг захиралтай баярлалаа. Баярлаа. За, Ярих сэдв их байна уу гэдэг шүү дээ. за өнөөдрийн подкастаараа юуны тухай ярилцгаа гэхээр emotion гэдэг зүйлийн тухай ярилцъя. Эмоц, сэтгэл хөдлөл гэдэг зүйлийн тухай ярилцъя тий. За, багш сэтгэл хөдлөл гэдэг хоёр үг бол өстой байнгын л хамт явж идэг ийм зүйл байгаа. Тэгэхээр энэ үүний тухай ярилцъя. За, багш сэтгэл хөдлөл хоёр гэд ярихаар багшийн сэтгэл хөдлөл гэдэг зүйлийн тухай ярил л да. За, тэгвэл багшийн сэтгэл хөдлөлөөс хүүхд хаашаач бултаж чаддгүй гэдэг нэг юм үгийг өмнөх подкастаараа ер нь бол ингээд өгч ийсэн. За, энийг тайлбарлая те. Багшийн сэтгэл хөдлөл хүүхдэд яаж нөлөөлт юм бэ гэдгийг хоёулаа эхлээд ярилцъя. Та юу гэж бодож байна? Тийм, энэ чинь нөгөө бид нар чи техник технологитой харьцаж байгаа хүмүүс биш байхгүй. Нэг машин унаа явж байгаа ч юм уу тий. Эсвэл компьютерээр харьцаж сууж байгаа хүн биш. Бид нар чи хүнтэй харьцаж байгаа хүмүүс ахгүй. Ялангуяа боловсролын салбарт байгаа хүмүүс тий. Бүгдийн багш нар гэдэг бол бүгдээрээ хүнтэй амьд оргиныз юм те. Хүнтэй тэрэн сэтгэлтэй, зүрхтэй, оюун ухаантай тийм юмтай харьцаж байгаа хүмүүс тэр нь техник технологи биш учраас яалтчгүй энэ нөгөө нэг багшийн эмоц сэтгэл хөдлөлийг одоо яаж зохицуулах вэ гэдэг дээр энэ залуу багшид ямар нэгэн байдлаар чиглүүлээг тусламж өгөхгүй болвол тэд нар маань яахаа мэдэхгүй байна. Яг шууд хэлэхэд. Тэгээ хүүхдтэйгээ ингээд тий харьцаад найл гээд ингээд бүгднтэй тэрвэрлдээл ингээд тэрвэрж үнсмээр байсан ч үнсээд байж болох юм уу? Эсвэл тий ингээд нэг ямар ч эмоц гарахгүй хүлдүү төмс шиг ингээд бүр ингээд ууртаач мэддэхгүй ургуунч мэддэхгүй ингээд байгаад байх хэвээр юм уу? Ингээд яаж харьцах учраас ингээд нөгөө залуу багш мэддэггүй. Тэгэхээр энэ дээрээ жишээ ярих гэж бодчих. За, энэ надад тохиолдож исэн бас нэг жишээ дээ. Би ч нөгөө нэг анх багш болоод 3 настай 4 настай хүүхдүүд хичээл заагаад нөгөөдүүлийг хараад бүр хайр хүрээд бүр сүултээ бүр өвөр дээрээ тавьж ирэхлүүлээд бүр ингээд нилээн юм гүн гүнзгий холбоотой болсон. Тэгээд байжгаад нэг өдөр хүүхдүүд маань ингээд нэг одоо зааж байгаа хичээлийг минь ойлгоогүй ч юм уу ямар ч байсан ингээд нэг юм хэцүү үе тулгарсан юм аа. Ёо тэгээд тэр хүүхдүүдэд би бүр гомдоод бүр ингээд бүр ойлж муулаад бүр амар хуу хүний ингээд нөгөө нэг юм маань гарч ирээд сэтгэл хөдлөл маань бүр ингээ гарч ирээд нөгөө хүүхдүүдтэй би өстой ингэж амар хайрлаж ах чи ингэж яаж ах чи ийм зан гаргалаа гэдэг ингээ бүр ингээ даав нь болж исэн. Тоош сэтгэл санаагаар хунжээсэн. Тэгээд тэр үед одоо та яаж зүйлсэн бэхэр ингээ хүүхдүүдтэй ингээд хитрхи битээ юм гүн гүнзгий юм нөгөө ээж шиг битээ ингээд бүр юм холбоо үүсгэрээ тэгэхээр ингээ буцаагаад багш нөгөө нэг тэр нөгөө гаргасан тийм ээжгээ сэтгэл ингээ буцаагаа нэхэд идэг гэтэл эн чинь суралцах процесс явж байгаа. Тэрнээс тэр хүүхдийн амьдралыг ингээ даагаад бүх хувь заяаг нь даацсан хүн багш бол биш байдаг. Тэр чинь цаана аав ээжтэй гэж зөвлөгөө өгч ирсэн. Тэгээд тэрнээс хойш би ингээ нөгөө нэг жоох ингээ хим хэмжээг барьдаг болсон. Сэтгэл хөдлөлийн эмошно барьдаг. Бүр зэрэг хүүхдийг ингээ базаа тэрвэрэд үнсмээр байсан ч гэсэн олон хүүхдүүдийн өмнөх хүүхдийг тэгж favorite тэ дуртай байдлаар харьцаж ерөөсөө болохгүй гэдэг зүйлийг маш сайн ойлгосон. Баярлалаа. Тэгээ эргээд нөгөө тэр чинь нөгөө хүүхдтэй шаардлага тавих те. Одоо нэг хүүхд болсон л бас ингээл ангийн дүрм сахихгүй босоолгүй чинь цахилгууд те. Эсвэл орилж хашгирн тэр ангаар нэг тэр үед нь хээ суу хичээлд оролц над руу анхаар гэдэг иймэрхүү шаардлагатай явах ч гомдно ш. Ойлаа. Тийм багштаа буцаад хүүхд багштаа нөгөө нэг гомдоод идэг шаардлага тавингууд би ч уг нь бол тэр хүүхдийг ингээд өөрөө ингээ амар эрхлүүлсэн. Тэнгүүт ингээ зүгээр суулгах гараас sit nicely speak English гэх ингээ юм шаардлага тавингууд надад буцаж гомдоод идэг. Тийм сөрөг үр дагавар гардгийг ингээд ойлгож авсан. Тэгэхээр ингээд багш яалтчгүй сэтгэл хөдлөлөөр нь бол ингээд захирж явах хэрэгтэй байна гэдэг ойлгосон. Тий, захирах гэхээр яг нөгөө энэ асуудлыг нөгөө залуу багш нар даван туулдаг учраас нэг хэсэгтээ одоо миний зүгээр амар анзарч байгаа юм эмоцод хүччихдэг. Ууралж чаддггүй, инээж чаддггүй, найлахаач бүр яаж ярьцгаа мэдэхгүй ингээд хүлдөө төмс шиг дүлий дүн боригчдөг. Ингээд бүр одоо юу гэж хэлэх юм бэ нэг робот шиг болчдөг. За ийм багш нар бас амар их байна. Тэгээ яг энэ тэгэхээр энэ дээр чи нөгөө бит хоёр сая boundary хэмжээ барих тий хэлэх хязгаар тогтоох энэ тухайд ярьж байгаа. Тэр нь одоо юу гэдэг юугүй ээж нэм шиг тий өчргөө өвөр дээрээ твэр суугаал чи идэл бацаал тий нэг эн чин өөрөө бас ингээд тий ингээд дараа нь хүүхдээ шаардлага тавих хэцүү болчихсон. Зүгээс игдүүтэй хайр хүрэм юмнууд зөндөө байгаа. За гэтэл нөгөө талдаа ийм юм гарахгүй гэж хэлээд таг гэж өөрийгөө түүчих чоочлох эмоц гарахгүй байх нэг ийм юм чинь бас их хортой. Тэгэхээр яг уу манай дээр нөгөө манай багийн менежер ярьжсэн шүү дээ. Би ингээ анх залуу багш болчоод хүүхдүүдтэйгээ яаж ярьцгаа мэдэхгүй тэгээ тавих юм та.
Тэгээд 4-5-ынтаа яаж ярьж байгаа мэдэхгүй ингээд хитрхи найлах хатчих гад байдаг. Хитрхи дундаа орчих гад байдаг. Эсвэл ингээд өөрөөсөө жоохон бүр хитрхи холдуулчих гад байдаг. Бүр ингээд тэр нэг харилцааны дунд өөрөө бүр ингээд алцгансан гэж байгаа байхгүй бүр хайж чадахгүй. Тэнгүүдээ параллелингийнхаа багшаас асуусан гэж нилээн настай одоо бас нилээн олон жил ажилласан юм багшаасаа. Тэгээд багшаа би одоо ингээд яах вэ та надад туслаач гэсэн чинь би ямар ч юм оц гаргадаггүй. Угаасаа гаргах ёсгүй. Гаргачаараа буруудчихдаг гэд. Тэгээд ерөөсөө инээчдэггүй уралдагчгүй ерөөсөө нэг л юм робот шиг төв байгаад байдаг. Тийм. Тэгэл тэдний ангийн хүүхд үнэхээр гайхалтай юм одоо юу гэдэг одоо зэрэг шиг нэг юм хийгээвэл тик так гэл ингээл яс болгочдөг тийм анги гинэ. За ийм байх хэрэгтэй байна гингүүтээ манай менежер болохоор гүйж очсон. Ангидаа тэрийг хэрэгжүүлж үтсэн баа. За би тэгвэл одоо сэтгэл хөдлөл гарахгүй юм гарахгүй ингээд зэгсэж бүр өөрөө ч амар зовсон. Дээрээс нь хүүхдүүд нь ч өөрөөс нь бүр амар холдоод бүр ингээд амар хэцүү болсон гэд манай менежер ярьж байсан. Гэтэ тэр чи өөрөөс нь сонсоо. Өөрөөс нь сонсоо. За подкастнда тэгвэл нэг хүрээ та. Тий. Өөрөөс нь нэг сонсороо. Тийм. Тэгэхээр яг үнэндээ тэнд бол ерөөсө суралцах процесс явахгүй байгаа. Тэгээ яг үнэндээ тийм эмоцод хөгжсөн сэтгэл хөдлөлөө инээж байгаагаа, баярлж байгаагаа, гомдж байгаа эсвэл одоо юу талархж байгаагаа ил гаргаж чадахгүй юм багшийн хажууд хүн чинь ингэж яна уралцсан юм болов уу? Багш яг яатсан юм бол юу нь болоогүй юм бол миний үйлдэл болоогүй юм бол би буруу би илүү сайн байх хэрэгтэй. Хүүхд чинь өөрөө өөрийгөө чадлаад идэх байхгүй буцаагаад. Хүүхдүүд чинь нэгэл багшнууд нар ямар ааш зантай байх бол гэдгийг ингээд хараад байж идэг штэ ингээд. Тэгээд тэр багшийн ааш замд нь ч гэсэн маш хурдан уусдаг ингээд анги руу гарахтаа ингээд амар инээгээл ингээд ороод ирэнгүүт хүүхдүүд ингээд харж байгаа. Оо багш өнөөдрөөс гоё үнэхэр гоё юм аз жаргалтай байгаа. Хаппи байгаа мэн гэж настай хамт нийлээл инээгээл явчихдаг. Тэгэхээр ингээд багшийн сэтгэл хөдлөлт хүүхд уусахтай амар хурдан тийм хурдан мэдэн байна. Тийм хааж чадахгүй. Тэр чинь хүүхд таахгүй. Тэгэхээр хүүхд өөрөө нөгөө нэг сэтгэл хөдлөл эмоцоо зохицуулж сураагүй байгаа. Дээрээс нь тэр талаар бүр анхаарчны тийм мэдлэггүй ингээд цөөхөн хідээ үгтэй л байгаа шүү дээ. Уурлах, инээх, баярлах одоо юу гэдэг нэг цөөхөн хідээ үгтэй байгаа шүү дээ. Гэтэл нөгөө хүүхд ч өөрөө сэтгэл тэр чинь нас бие түрээгүй дөнгөжтэй сэтгэл хөдлөл мэдрэмжээ зохицуулдаг тэр нэг тарих толгойн дотор нь юм хөгжиж чинь. Тэгээ ингээд эхлэх үед чинь нөгөө хүүхдээс өөрийг нь ингэж нөгөө юм таамагласан нөхцөл байдалд оруулаад ээж болтгүй байхгүй. Тэгээ таамаглах гэдэг нь одоо жишээлбэл энэ бүр над дээр гарч ирсэн гэсэн. Би чи нөгөө хүүхдээ зодож шийт гэж загнаж ууралдаггүй. Ерөөсө тийхгүй гэд бүр анханасаа нэг өөрөө яриа шийдсэн. Ямар ч юм тохиолдол. Гэхдээ миний бүр амар том алдаа нь дуугаа ороочдөг. Гаднаас ингээл гэрлөө ороод манай үеч одоо овоо том болцгоцсон. Гэрлөө ороод ирэхэрсэн гэрст дэлб. Гэтэл тэгэл ээж нь ядраад ирж та яа гэрээ цэвэрлээ. Гингүүдээ гутлаа тайлал гүртгөө өлгөл чивч мэгөө. Тэнгүүд манай хоёр зүгээр хамаг хурднараа нөгөө гэр мэр цэвэрлээл юм дээшин доошин тавиа айцтай. Өө ээжинкүү ээж гэдэг одоо юу гэж хэлэх юм бэ нэг урдуураараа ингээ гүгээд байгаа байхгүй. Нэг сууд нэг үг оноочих واخа. Гой үг оноод имч. Таны яасныг одоо ууртаа байгаа юм уу, уургүй байгаа юм уу мэдгээл ингээл урдуур хавч гүгээл яавал дуурахын яавал гэдэг тий. Тэгээ ингээ пижигнээ гүгээдэд тэгэхээр тэрийгээ би амар зөв гэж боддог байхгүй. Боддог байсан залуу ээж байх та тий. Гэтэл эргээд юу гэсэн гэхээр хүүхдтэй нэг бусдын температураар сэтгэл мэдрэмжийг хэмждэг. Тэр ууртаа хүний хажууд ингээ гөлгөндөг. Эсвэл одоо баяртай хүний хажууд инээж чаддаг. Эсвэл ингээд юу ч дуурахгүй хүний хажууд гэл яах ёстой бол гэл ингээд тал тийшээ алиалагч чиг болоод эхэлдэг. Ингээд нөгөө хүүхдээ би өөрөө эвдээдсэн байгаа байхгүй юу. Тэнгүүтээ тэрийгээ шууд нөгөө нэг өөрөө ойлгоод тэгээд нөгөө хэлж эхэлсэн. Ээж нь өнөөдөр жоохон ядарсан учраас дуугаа аваа шүү. За та хоёр битээ өөрөөсөө болсон гэж бодорооч гэдэг. Ээж нь яг үнэндээ жоохон бохор гэр хараа жоохон уурлаа гэдэг ч юм уу. Ингээд үгээр тодорхой ойлгомжтой хэлж бохор гэрээс болоод ээж жоохон бөхөнсөж гэрээ цэвэрлэх нь зөв юм байна. Ээж одоо тий ажлынхаа ачаалаас болоод нэг жоохон амсхийх хэрэгтэй юм. Тэгэхээр энэ чинь надаас болоогүй юм шүү дээ. Өөрөөс нь болсон юм байна гэдэг юм. Ингээд хүүхэд нөгөө нэг ээж аавын тэр нэг ууртаа багшийн юм бас ууртаа гунигтаа тавгүй мэдрэмжийг хариуцаж явах хэрэгтэй хүн биш байхгүй юу? Тийм шүү нэрээ. Тийм бусад хүчин зүйлээс болоод тэр багш төрсэн сэтгэлд хүүхд заавал зөгцөж тий өөрийнхөө ингэж сэтгэл хөдлөлийг ингэж зохицуулна гэдэг ч юм уу тэгэхээр бороо зүйл. Одоо багш ингээл нөхөртөө муудалцсан ингээл ороод ирэл та одоо хэрүүл хийцэн тий чи биедээ тулаал тэгээл хамаг юм хайлт цэцэлцээ ороод ирэхэд тэр ангийн 30 хүүхд хариуцах зөвлөсөн. Тийм яг тийм шүү.
Эсвэл ингээд робот шиг дүлээд юм байсан төлөө тэр хүнд нэг амьсгаа агуулах, инээлгэх тэр хүнийг тэ ингээд эмоцыг гаргахын төлөө тэр робот шиг хүнийг хүүхэд ингээд өмнө нь алиалагч болоод хаалбгүй л гэсэн үг. Тэр шиг хүүхдэд амар том юм трама өгч яадаг. Тийм. Тэгэхээр нөгөө эмоц энэ дэр нөгөө boundary гэдэг сэдвийг бид нар дахиад том хүн төстэй байна. Тийм биш үү? Тэгэхгүй болохоор бид нар boundary ярьж чадахгүй те хил хязгаар хин хэмжээ энтрийгээ ярьж чадахгүй учраас өнөөдөр эмоц руу ороход хүртэл ингээл дахиад бас нэг юм гарч ирдэг. Нэг юм тайлбарлах хэрэг гараад байна. Шинэ сэдв те. За би асуух гэсэн юм л лөө. Яана ингээд зүгээр лайк болсон шүү. Энд байдаг зүйл тий. Тэр нөгөө багш нөгөө эмоцо нээж сурах хэрэгтэй байна. Нээж сурах. Эмоцо одоо илэрхийлж сурах. Тий. Одоо тэгэхээр чамд юу болов? Энэ дээр яг нөгөө нэг за манай ангид нөгөө нэг ингээд нэнийгээ хочоор дуудаад байдаг ингээд хүүхдүүдийн ингээл нэг юм янз янзын ингээд эвгүй сонсогдохоор юм нэг нэгэндээ хоч өгөөд байдаг хүүхд. Тэр хүүхдийг ингээд би ингээд олон удаа хэлж байгаа сүлдээ жоохон хатаахан шиг те. Ийм асуудал ерөөсөө байхгүй шүү. Happy байж болно, funny байж болно, хизээч ингээд хийм хэмжээд авч болохгүй шүү гэж би жоохон ширүү ярьсан. Тэнгүүт л ингээд багш намаа ингээд ширүүн болонгууд ингээд босод хүүхдүүд ингээд нөгөө загнуулсан хүүхдээс бусд нь ингээд бүр ингээд бие бариад эхэлсэн. Тэнгүүт л шууд би зөвхөн те энэ хүүхдэд л зориулж байгаа шууд бусд нь ерөөсөө те хэлээгүй байна. Энэ миний нурлж байгаа чинь зөвхөн энэ хин манай бобд шүү гэж хэлчихээр амар гэдэг. Тэгэхээр ингээ багш шууд эмоц ингээ гаргачих хэрэгтэй. Яагаад дурлсан? Хин дурлсан? Бусд нь ямар санагдаж байгаа юм ингээд ер нь бол эмоц хоёр нь гаргаад авах юм бол тэр хүүхд чинь одоо багш намайг дараа нь загнах болов би яах бол би бас яатсан билээ гэж өөрийгөө ингээд нөгөө нэг чадлаад байхгүй гэдэг чи яг энэ шинээс л ер нь донгээл ороод ирлээ. Тэгээд ялангуяа нөгөө залуу багш нар байдаг нэг зүйл нь өөрөө нөгөө эмоцод таньж мдэггүй байдаг хамгийн хэцүү нь. Өөрөө сэтгэл хөдлөл гэж юу вэ? Эмоц гэж юу вэ? Тэр сэтгэл хөдлөлийг илэрхийлдэг тэр мэдрэмжүүдийг өөрөө мэдэрч тэрийгэ таньж илэрхийлж сураагүй байдагтай холбоотой бас амар хэм зөрчлүүд үүсдэг. Нэг л бол ууран хөрүүл дуугаа хураачдаг. Тавгүй санагдвал дуугаа хураачдаг. Гэтэ юм л бол дуугаа хураачдаг. Тийм тэгээд сэтгэл хөдлөл одоо тэр чинь бас хэцүү шттэ. Ер нь бол ингээд зөвхөн багш тэр нэг цагийн хичээлийг заагаас гадна зөндөө олон юм орчинд ингээд байж байгаа. Тэр болгоноосоо ингээд ямар нэгэн байдлыг тавгүй байдлыг эсвэл аз жаргалтай байдлыг мэдэрч байгаа. Тэрийгээ нэг цагийн хугацаанд анги дотор зохицуулна гэдэг чинь бас их юм. Надад бол бас юм ихэндээ хэцүү байдаг гэсэн ингээд би ч бас ингээд нэг кино үзэл амар гониглэн нэг юм ажил хийгчээл тэр маань бүтлгүй болохоор ингээд гониглэн тэгжээс ингээд турна гээл бахан хоолны дэглэн бариад баахан явж байгаа л ингээд депрессэнд орно гээл ингээд багш ингээд амар олон янз янз сэтгэл зүйн ингээд тавгүй байдалд орно. Тэрийгээ тэр ангид гарахгүй хичээх тэр одоо өөрийгөө ямар байгаа ингээд илэрхийлэх гэдэг чинь бас ингээд бас их юм толгой шаардсан юм ажил хийсэн шүү. Тэгээд одоо саяны хэлсэн дээр болохоор турна гэдэг үгийг би бүр ингээд дэгээдээ даваатах юм. Яагаад тэгэхээр одоо багш нар бүгд эмэгтэй хүмүүс байгаа. Тиймээс шинэ жил болохгүй цаасар болохгүй бүгд л турдаг байхгүй юу? Бүгд л хэрвэл актэй бол бүгд л тэ тураах тасгал хөдөлгөөн хийгээл хоолоо сойгоол дэглэн барайл ингэдэг. За тэр багш нар хамгийн ууртай байгаа. Тэр багш нар амар муухай бухимдөө байгаа. Тэр багш нар тархин дотор нь юу болоод байгаа, сэтгэл дотор юу болоод байгаа мэдэхгүй бүгд ингэ бөө төгшөртэй гонигтай байгаа. Яагаад? Тэр ингээ хоолны дэглэн барьчихаа ингээ хоол бодогдоод юу идэггүй яах вэ тэрийг яах вэ гэл ингээ амар их юм толгойд болоод байдаг. Тэгээл нэг жин дээр гарч үзэхээр нэгсцэн багцсан ингээл амар хэцүү байд юм аа. Тэгээ тэр үед ингээ яагаад ч юм ингээ нэг жоохон хүүхдийн хийсэн алтаа хүртэл богдолтой санагдаад байдаг. Тийм тэгэхээр тэрийг ингээ барих хэрэгтэй гэдэг чинь бас. Тэгэхээр энэ нөгөө хоолны дэглэн барьж байгаа багштай ангийн хүүхэд бол зовж байгаа. Нөхөрч зовж байгаа, гэрийнхэн ч зовж байгаа яг шууд хэлэхэд. Яагаад тэгэхээр нөгөө хүний тархич нь өөрөө амьд үлдэх аюулгүй байх л зүйлийг зохицуулж чаддаг. Ерөөсөө өөр юу ч зохицуулахгүй нэг номерт. За тэр амьд үлдэх аюулгүй байх зүйл чинь хоолтой байх. Орон гэртэй байх. Тав тухтаа унтах. Тэг гиз сатгалан байх. Энэ зүйл нь агаад байгаа байхгүй нөө идэгсэн юм идчихдэг байх тий. Тэг энийг хийж чадахгүй байгаа тохиолдолд хүний биеэр маш их юм аюулын дохио тий emergency одоо нөгөө нэг юм түргэний машин шиг тий галын машин шиг гэл орлуулаад гэл нэг улаан гэрэл анивчуулаад байдаг шүү дээ. Яг түүнтэй адилхан юм хүний биеэр битүү сигнал өчөж байгаа. Хоолол. Тэгээ нөгөө хүн өөрийгөө хүчээр бариад шүү дээ. Ингээд нэг юм цосоогоод. Тэгээ тэр үед нь яаж ийм ихээр
уур бүх хүндэл стресс өөр юмар гарч ирээд байгаа байхгүй нөгөө мэдрэмж нь. Тэгэхээр чинь яг үндэ богино хугацааны 1-2 кг 15 кг хасах нэг тийм дайет. Ингээд өөрөө амар зовж байгаа байхгүй юу? Багш өөрөө. Дээрээс нь хажуудлын хүмүүсүүдээ бүгдийг зовоож байгаа. Гэрийнх нь бүгд айцтай байгаа заяа. Бүгд бараг орой хоол хийж идэж чадхаа байсан. Эсвэл ээж хажууд юм мэдэж чадхаа байсан. Ангийнх нь хүүхдүүд хүртэл бараг чипс шаржгануулж идэж чадахгүй болсон. Тийм. Тэгэхээр энэ нь богино хугацааны яг биш, бүр урт хугацаанд healthy тий нэг тийм амьдралын lifestyle тий тийм юмыг сонгох нь амар чухал байгаа байхгүй юу? Тийм байна. Тэгэхээр ингээд зөвхөн одоо багш сэтгэл хөдлөлөө ингээд удирдахаасаа гадна эрүүл байх гэдэг нэ сэтгэл зүйн хувьд бие махбодын хувьд эрүүл байх, тайван байх гэдэг юм бас нэг юм бодол орж иж ин л таа. Тэгээд багш нар маань бол маш ачаалтаа ажилдаг шүү дээ. Ер нь ингээд стрессгүй бай гэсэн чи стрессүүд болоод ирдэг болохоор тэгэхээр яаж тэрийгэ зохицуулах вэ? Яаж тэр стрессийг бусдад дамжуулахгүй байх вэ? Хүүхдүүдтэй тэрийгэ дамжуулахгүй байх вэ гэдэг дээр маш зэний бас дахиад төгжих юм яриад байна л да. Эмоцийг ингээд дотроо хадгалчих, төгжчих. Битээ ингээ бусдад дамжуул өөрийн хүнийг битээ зовоо өөрөө зов гэдэг өнцгөөс юм яриад байна. Энэ дээр нь би нэг жоохон засвар хийгээд. Тэрний юу юм гэхээр ялангуяа энэ нөгөө эмоц төгждөг, эмоцоо төгжчихдэг багш нар амар зовдөг. Дотроо шаналаа яваад идэг шүү дээ. Тийм ирнэ ингээд ууртаа байгаагаа ингээ зүгээр би ууртаа ханага хэлчих юм дэр чи пис та гэл ингээл дотроо бодох чинь бас амар иддэг ш дотроос. Амар стресстэй. Эмоцоо дотроо төгждөг тэр юунд уурласнаа өгүүлбэрээр тодорхой хэлж сураагүй байдаг багш нар. Тэгэл түнтгнээл уурлаад дуугаа ураагаал эсвэл тэр мөн намааг ингэсэн гэж 3 дахь 4 дахь хүмүүстэй очиж хов зөөгөөд ч юм уу те тэндээс тайтгарал хайгаад ч юм ингээ явцдаг. Тэгэхээр эн чинь өөрөө эргээд эмоц төгжинэ гэдэг чинь тухайн багшийн өөрийнх нь эрүүл мэндэд маш ортой. За бид нар болохоор ингээ бусдыг бодоод байна те. Ингээд бити хүүхдэд дамжуул, бити тэр ангийг нийтээр нь самар, бити тэг Yes тэр зөв. Гэхдээ өөр дотроо тэр нөгөө нэг уураа, бухимдлаа, гомдлоо бүгдийг ингээ тээгээ төгж яваад байна гэж баг амсгаж авах аргагүй бол тий сүүл рүүгээ. Тийм шүү. Хэцүү шттэ. Тэгэхээр тэгвэл тэр эмоцоо ингээ төгжгүйгээр гаргая гэхэд тэгвэл би танаас нэг асуумаар л та. Ингээ сурчтаа ингээ гарах юм уу эсвэл одоо тэр юм дотроо болж байгаа юмыг одоо яаж багш тий халгүйгээр одоо миний ярьж байгаа одоо тий хүүхдийг гимтэйхгүйгээр тий хүүхдүүдэд ямар нэгэн тавгүй байдал хинээс орж ирсэн бэ гэдгээс нь шалтгааллах гэдэг юм чинь тийм үү тэр чинь одоо ингээл яг үндэ багшийн ажил бол чаргалахгүй энэгээр ч дүүр амар гой цав цагаан энергитэй хүүхдэд гүйж байгаа байхгүй багш ажил гэл тий гэтэл яагаад багш тэр өчүүхэн зүйлсүүдэд ингэж уурлаад байна гэхээр амар удаан хугацаанд төгжигдсэн уур маш удаан хугацаанд гаргаагүй төгжигдсэн тэр нэг сэтгэл тавгүй дундуур мэдрэмжүүд одоо юу гэдэг тэр нь ингээл тесэрч гээл тэгэл нөгөө шаарыг үлээсээр агаад ингээл дэлбэрдэг штеп тэгээ тийм амар хүчтэй уур тэр нь нөгөө нэг хүүхэд өшгөлдөг арга багш тэр багшийн тэр хүүхэд өшгөлж байгаа нь тэр ерөөсө балан марцсан гэдэг нэг юм би одоо тэрийг ингээд уншаад ахад балаа марцсан юм болоод гэж би тэр хүүхдийг ойлгосон. Эсвэл нөгөө дэвтэр дээрээ одоо яасан ч амар энгийн зүйл байгаа байхгүй юу? Ерөөсөө тэгэж тийм хүүхд өшгөлөхөөр ч юм уу тийм амар зүйл өшгөлөхөөр ч байх уу? Тэр нь шаар нь хагарч шээ. Тийм тэгэхээр тэр чинь ингээд буглаад яваад байсан л юм байна гэж одоо ойлгож байна л та. Тэгэхээр тэр шаарны тэр нөгөө хийг битүү ингээд одоо үлээгээд хийгээд хагартал нь тэг хин нэгэн рүү орилж хашгираа өшгөлөөд уурлаад дэлбрээд хамаг юм хагалж авч шитгэхээс өмнө яг хэвээр гэдэг ингээд хийгээр гаргаад авах хэрэгтэй байхгүй зохицуулаад тэр гаргадаг аргуудад багш нар суралцмаар байна. Тэгэхээр нөгөө сайн Жэнийг ярьсан одоо яаж хүүхдэд халбалгүй хүүхдэд бодоод байгаа байхгүй нэг хитэг хөөрхөн юмнуудтай яаж уурлахгүй байх вэ гэд yes энэ ингээ хүний бодог амар ийм сэтгэлгүй болол угаасаа багш болохгүй шүү ойлгомжтой. Тэгэхээр тэр нь яаж ийн гэхээр хинээс орж ирсэн юм. Тэр найзаар ч орж ирсэн юм уу? Тэр хамт ажилтдаг нэг багшаас ч орж ирсэн юм уу? Тэр эсвэл те тэр сургуулийн дотоод даваал ороод ирсэн чинь нэг цаг бүртгэдэг те жижигрээс ч болсон юм уу? Эсвэл тэр анги дотор байгаа хүүхдээс болсон юм уу? За тэр нөгөө их сурвалжаа хайж бол гэсэн үг. Хин чиний зэв үгүй гэсэн. Хин чиний дургүйгүй гэсэн. Хин чиний уурыг гэсэн те. Тэргээ зүгээр ингээд зог тусаад Үшээ энэ уур ханаас ороод руу хинээс яач юу гэл нэг зөвүүн санагдсан нэг эвгүй санагдсан дотор чи эвгүй болсон тийм юмэг тэр дороо ингээл мэдчихсэн таахгүй ингээд юу хинээс ороод руу гэд yes цаг бүртгэдэг жижиг чин чамаг яасан ийсэн хөлөө чирж ядсан ямар би нөгөө ебст ажиллаж байгаа тийм загнуулж ирсэн тэрийг одоо төгссөн болох надад гарч ийн заяа залуу охин бэжэж хөлөө бөксөө чирж ядсан ямар яасан ийсэн гэдэг намайг тэр нөгөө тухайн хүнд нь хилээгүй одоо болтол төгссөн учраас ингээд миний дотор явж шээ одоо хэлж шээ.
Тэгэхээр тэгэл хилээд эхлэв хөөе. Чи миний цагтаа ярих ёстой ш. Миний хөл бүкс рүү ярих ёсгүй. Ингээл хэлчих ёстой л аахгүй тий. Тэгээд буцаагаад нөгөөг чи ингээ хэлэхдээ уур нүхрээл нөгөө өнрөө чинь тий ингээд нэг эмоц нүүр бүрний хувирлан зэвүүн гарна ш. Нэгдүгээр тэр чинь дараагийн удаа чамайг тэгшэл оромжлохгүй хөлөө чи бүксөөч ирсэн хөгшин авгаа шиг ясан ороот тий ингээл нэг 10,000 дотроо ороод ирэх орон тийм юм ярингууд чи ингээд сэрц гээл уур хурж ааш тэргээ би төвчсөн байхгүй тий. Агтл тэрийг тэр жижүүртэй хэлчих ёстой байхгүй. Эсвэл хамт ажилладаг багш чинь чамайг гэл буруу ярьсан. 3 дахь хүнд буруу ойлголцсон энэ төр байгаа л. Чи ягаад намайг ингэж ирсэн бэ? Тэр чамайг надад тэгж хэлсэн да. Чи надад амар гомдолтой санагдчих. Энд чи ууртай санагдчих. Ингээд шууд хэлчих ёстой байхгүй. Ингээд буцаад өгсөн хүнд нь буцаад өгчих ёстой юм. Чи ингээд хариуцаал түгжээл нөгөө шаарныхаа хийг нэмээ яваад байхгүй тий. Тэгэхээр чи хүүхдээс орж тэгээд ингээд явчихар чи яг үндэ ангийн татвад аваад хүүхд рүү орохоор юм байдгүй маа. Хинхэн насан турш хүмүүсийн хооронд үйл ойлголцол янз янзын юмнуудаас амар их болдог. Түүнээс ш яг нэг юугүй тэгэл анги руу ороод ирэх учиргүй зэвүүг нь хүргээд байгаа юм бас нэг байдгүй маа хүүхдүүдийн дотор. Хэрвээ байхаар бол тэгээ саяны жиний шиг Bobby yes чи ягаад хүмүүсийг нэг бүрчлэн нэр хочоор доромжилж байна. Эн чинь болохгүй. Энэ бусад хүүхдүүд хамаа зөвхөн чам хамаатай би загнаж байна. Битгч юм эсвэл загнаж ч юм уу те эсвэл би шаардлага тавьж байна. Загнаа нэхээ нөгөө нэг орж чачгардаг юм болоод байгаа шүү энэ хүмүүстэй. Би шаардлага тавьж байна. Чи дахиж миний хичээл дээр хэнийгч нэр хоч өгч дутхгүй шүү гэд доромжлохгүй. Энд чинь доромжлол. Гэт ингээ хилчгээр тавьчирч байгаа байхгүй. Гэтэл нөгөө Бобиг юм чи төвчээл болил та чи гэжэл. Тэгээл юм хижээл болил та Боби. Болил та Боби гээл ингээ дахин ингээд ахаар чинь багш өөрөө нервтэй таахгүй. Тэгэхээр нөгөө миний хэлдэг санаа нь юу гэхээр яаж энийг зохицуулж сурах вэ гэхээр нэг номерт хинээс орж ирсэн тэрийг ол. Тэрэнд нь буцааж их сурулж авлаа. Их сурулж аваа. Их сурулж буцаагаад шиг бол тий. Цагтаагийн нөгөө мөрдөх тасгийнхан шиг. Тий ханаас чамд энэ орж ирээ гэдэг ол. Их сурулж аваад өгч ирсэд их. Хоёрдугаарт энийгээ тий үг өгүүлбэрээр бүтэн гарга. Мэдрэмжээ илэрхийлсэн үг өгүүлбэр бүтэн гарга. Наа чи намайг амар гомдоогоод байна. Бид нар ийм үгнүүдийг ашиглаж ерөөсөө ярьдгүй юм билээ. Тийм би чамд гомдож ийн гэдэг үгийг барахтаа бол хэлдэггүй шүү дээ. Тий тэгчээл түнтэйгээл урлаад хоёр тишээ хараа. Яа тэгсэн мэт гэл нэг яг би тэрнээс тийм үлдээс чинь би ийм надад сэтгэл мэдрэмж төрлөө тэр гомдох юм мэдрэмж төрлөө ч юм уу юм сэтгэлийнхаа одоо нэг янз бүрийн байдлыг илэрхийлсэн үгнүүд амар цөөхөн мэд юм байна. Тийм. Үгүй цөөхөн биш. Амар их заяа. Бид нар мэддэг юм ашигладаг. Яг зөв ашигладаг. Тэгээ яг нөгөө манай байгууллагч ярьцсангуу нэг энэ тал дээр ингээл нөгөө байнга багшийнхаа трейни гэдэг учраас бас нэг үе явахад ингээд амар гоё ингээд бас нэгтэйгээ уусаа зөгцөөд ажиллаад бас ингээд нь шүү дээ. Тэгэхээр эн чи яг үндэ одоо би байгууллагаар амьсгал эвдчихвээ дээ. Би өстэй муухаштай хүн гээд хилүүлчихвээ дээ. Нэр хоч өгүүлчихвээ дээ гэдэг ингээд хамгийн юмаа төгжээд байгаа байхгүй да. Тэгэл ингээд төгжээ яваад байна гэдэг чи өөрөө эргээд тухайн хүний өөрийнх нь эрүүл мэндэд хортоо. Тэр нь зүрх одоо ингээд гэд гүнзгий амьсгаж авч таавчдаг. Тэгэхээр зүрх судасны өвчин, тархи толгой тархи нь ерөөсөө цусан хангамжгүй болж эхэлнэ. За тэгээл нөгөө багш нарын маш их юм сэтгэл готролтой бүдүүрдэг, тархалдаг, царай алддаг. Тэгээ ус хумс нь хугардаг ингээл 9 жорын юмнуудад нь шууд эрүүл мэндийн тэр нь харагдаж байгаа шин. Тэгэхээр нөгөө 3 дахь хүний үгээр үг хийхээсээ илүү шууд насанд хүрсэн хүмүүс шиг тий. Тэр чи насанд хүрсэн өнөөдөр одоо би жишээлбэл тий 30 гарсан юм хүүхэн сууж байна тий 30 гарсан өсгөө сууж байна. Би өөрөө насанд хүрсэн 2 хүүхдээ ээж 30 гарсан эмэгтэй. Тэнгүүд би жинээр хараад жиний тий чиний эн чин надаа ингээд ийм мэдрэмж төрүүлчихлээ. Гомдолтой шүү. Дахиж тэхгүй шүү гэж юм ингээд шууд хилээд өөрийгөө хамгаалчих чадaltaй болтон насан дээр шүү. Түс ингээл нэг 2 настай, 3 настай, 4 настай хүүхдүүд шиг те ингээд ээжээ тэр намайг зорчлоо гэж хов зөгөөд те. Ваа та тэрийг очоо хилээч тэр чинь миний тоглоом булаачлаа. Тэр ихэнхдээ нөгөө иймэрхүү юмнууд ялангуяа боловсролын байгууллага дотор маш их явдаг. Одоо ингээд 3 дахь хүний үгээр үг хийдэг. Тэгэл гомдоол хоёр тишээ хараад яваад байдаг те. Гэтэл шууд халц тулаал ярилцчихдаг ч юм уу те. Нэг ийм эн чинь өөрөө насны хүрсэн хүний илүүлдэл ахгүй. Төөсөл 3-та 4-тэй өгд ээж аав. Тэг энэ нөгөө би өөрөө боловсролын байгууллага амар олон жил явсан болохоор нөгөө нэг дотор нь маш их явсан. Дээрээс нь гаднаас нь олон боловсролын төслүүд дээр бараг 4-5 жилд бараг 5 жил ажилласан. Гаднаас нь сургуулиуд дээр очиж маш их ажилладаг байсан. Тэгэхэд л би ч одоо төслийн ажилтан тий. Би чинь тэн дээр 7 хоногт
За бараг сард нэг удаа л очиж байгаа бох тэр төслийн нэгж дээрээ. Тэгж чад надад ирж гомдлоо гэлдэг байхгүй юу. Тэгэл би тийм үгээл сонсоод тухайн үедээ өнгөрдөг гэж одоо ингээ эргээ бодохоор ягаад тэр хүн насанд хүрсэн хүн очиод насанд хүрсэн үнтэйгээ нүүр тулаад ярилцчих болтгүй гэдэг юм одоо ингээ бодож байгаа байхгүй гаднаас нь тий. Дээрээс нь дахиад бас их сургуульд ч бас багшилж илээ. Тэгээд тэр хооронд ч гэсэн өөрөө юм нэг юм амар их юм удирдлагын дарамтанд орж исэн. Тэр үедээ өөртөө шууд хэлээгүй л байхгүй намайг одоо ингээд тий одоо өнөөдөр март болох гэж байна. Би амьд цэцэг бэлгийн тавмаар ингээ хөөж захирал хүртэл байгаа. Тэгэл гарч ирчихэл новш ганцхан цэцгээр энэ хүн дутаа юу аваад өгч ийн атгах шиг уурлаа тий. Тэгчээ тэр нь өөрт нь хэлээгүй учраас өнөөдөр надаа ингээд гомдол болцсон л төгжсөн л би яваад байгаа байхгүй. Тэгэл энэ тэнд очихоор амар муухай штэ тэр хүн надаар тэгэл те мартаар чамаас амьд цэцэг аван чи авчиж өгмөг гээл ингээл те. Тэгэл надад мөнгө нь байсан болохоор шууд аваачаал өгцөө өөрөө уулзахгүй хүргэлтийн үнээрээ уулзаж гэдэг юм ингээд. Хэлж чадаагүй гомдсон юм яваад идэм. Нэр тэр үедээ ингээд ойлголцох шин дахиж тэрийг ингээд нэг олон ингээд нэг татаад ах юм бай. Ингээд бодохоор бараг 6-7 жилийн өмнө үйл явдал миний цээжин дотор сте. Их сурвалж олдгоо л одоо олтол тэр эмошн чи яваад байгаа шүү. Яг би олоод олцсон. Гэтэ нөгөө нэг уулзалтаж нүүр тулж нэг тийм хилих милих боломж тааралдахгүй ч юм уу. Би яваад болох надад дотор яваад байгаа шүү. Тэгэхээр нөгөө эзний нь болол гэс тэр дорно. Яг үндэ өөрийгөө 2 сараар 3 сараар начиг 7 жилээр тоон гэдэг чи өөрөө там байхгүй. Тэгээд би энэ байгууллага биш байна гингүүт ажилласаа гарчиж байгаа байхгүй. Энд чинь яг үнэндээ ингээл миний хүүхдийн талхны мөнгө байхгүй болчих. Харилцааны асуудлаас болоод. Тийм байна. Харилцаа чинь бас амар чухал штэ. Яг ингээд тэр одоо ингээд багшаар ажиллаа гэж бодоход тэр байгууллагын харилцаа ер нь бол ингээд маш их нөлөөлдөг штэ. Багш бол ингээд багшаа игээд мэржлийн ажлыг явдаг ч гэсэн хамгийн их одоо ажиллахад нөлөөлж байгаа зүйл чинь байгууллагын уур амьсгал хүмүүсийн харилцаа өөрөө тийм дотор уус шинж байгаа байдал гэл ингээл хамгийн том хүчин зүйл болдог болохоор нэрээ энэ нөгөө сургууль энэ нөгөө эмоцод хүчин гэдэг рүүгээ буцаад ороход ер нь бол тийм байх төгчж болохгүй энэ төгчж чинь яг хөө тий хүүхдэд өгөхгүй байж болно 1 2 3 4 5 6 сар өгөхгүй байж болно гэтэл тэр 6 сар дотор нэг удаа дэлбэрнэ гэхдээ айлын хүүхд байж байгаа зодчул яах юм 9 жорын юм ингээл хагалж хуглаал тий ингээл дэлбэлчүүл яах юм одоо юу вэ? Өөрийгөө гэмтээчүүл яах юм чи амар хортой байхгүй. Нөгөө талаасаа эмоцийг удаан хугацаанд хөгжиж тэгж явна гэж дотор чинь чамайг идэж байгаа. Дотор чинь нэг юм идэ бээр явж ирэх гэсэн тэгмүүдээ тэр нэгээл баг идэ чинтэй ингээд хаглаа цэвэрлээд ингээд шархаа цэвэрлээд нөгөө одоо нөгөө жинийг ээж нэвж учраас амар сайн идэж байгаа. Ингээд нөгөө тийм шарах марх ойл тэрж хаглаа цэвэрлээ дахин цэвэр ариутгсан болт хийгээд тэг чад идэгчдэг шин. Яг түүнтэй адилхан тэгэхгүй ингээд буглуулаад яваад ах юм л нөгөөх нь ингэж бугулж бүх тэр авийнх нь бүх махыг мэдэж явж дараа нь яс руу нөлөөлнө шүү дээ. Тэгээд дараа нь бүр ингэж аврах ямар ч боломжгүй болчихдог байхгүй. Тэгээд яаж юм хэр амьдрал нь тэр чигээрээ гомдолдог хүн. Намайг тэгсэн гэд бүр юунаас ч хамаагүй гомдол хайчдаг. Нэг дэлгүүр талах авсан ч надаа мөнгөө хариултаа буруу шийдэж өгсөн бүсэн. Амьдралынх нь хэм маяг болчихдог байхгүй. Ясанд нь нөгөө идэ бээр нь хурж ийн гэж чинь. Амьдралынх нь хэм маяг. Юу ч харснаа гомдчихдаг. Тэгээд тийм айхтар би амар гомддог яваад байдаг тий. Тийм байна. Тата бүр ингээ юмэгс амар өөр өнцгөр харж эхэллээ шүү. Thank you. Тэгэхээр нөгөө нэг яг бас нөгөө талаас нөгөө эмоцо төгждөг шалтгаанууд нөгөө мэрэгжлийнхаа дүр төрхийг хадгалах гад байдаг тий. Нөгөө нэг багш шиг робот шиг болчихдог тий. Тэгээ бас нөгөө хүүхдүүдэд таалагдах юм нэг юм надад юм хэрэгцээ байгаад байдیں۔ Би нэг юм гоё юм nice багш. Хэзээ ч ууралгүй юм гоё багш баймаар ингээ хүүхдүүдэд яагаад ч юм ингээ Жене багш амар гоё ууралгүй дандаа гоё нээдэг багш маш гэж юм ийм ингээ сонсох амар дуртай учраас нэг ууралгүй ингээл ууралсан ч дотроо төвчээл ингээл худлаа энийгээд ч юм уу ингээл гоё юм nice болгоод хичээгээд идэг юм эхний жилдээ би бүр амар тэдгээс одоо бол яг ингээл яг миний шаардлагад ингээ нийцгүй хөхтөл чиний тэр чинь надад үнэхээр таалагдахгүй байна. Чи дахиж битээ юм амар хүчтэй дараа ингээрээ хийхгүй байгаа. Тийм ууралж ингээ заганцнаас илүү ингээ мэдрэмжийн илэрхийлээд саний наадах ч үнэхээр муухай байлаа шүү гэд хилчгэнгүүт орилж хашгаснаас илүү тэр хүүхд ингээ бүр илүү ийм гүн гүнзгий хүлээгээд авчдаг. Тэгээд тэнд ямар нэгэн миний нөгөө нэг ийм ууралж загнасан юм муухай юу ороогүй болохоор амар гоё эрэг шаардлага болоод тэр хүүхдийг хоёргээр хүлээгээд авчдаг юм шиг. Зэний бүрстэй амар супер юм хэлтэй. Yes. Энэ нөгөө одоо эмоцо те тэр нэг үг
өгүүлбэрээр бүтэн мэдрэмжээ илэрхийлээд ингээ хэлнэ. Тэ чиний энэ чинь надад таалагдахгүй байна. Нэгдүгээр энэ чинь бусдын дүрмжирч чинь ингээ уран амьсгалыг явж чинь энэ чинь надад үнэхээр таалагдахгүй байна. Би гомдож байна. Эсвэл би уурлаж байна. Эсвэл наа чи ингээ доромжлол юм шиг надад мэдрэгдэж чинь гэдэг юм ингээд эмоц илэрхийлсэн үгнүүдийг ашиглаж яриандаа хэрэглэж эхлэнэ гэдэг чинь өөрөө амар хүчтэй зэвсэг. Тийм лээ. Харагуудаа бараг тэр хүүхд хийдгүү шүү чи одоо ингэ бодтоо. Тийм одоо би бол энэ бол өчтөр болсон явдал байхгүй. Тэгэхээр одоо би ингээ сайн хажиглээ тэр хүүхдтэй ингээд маш олон ингээд янз янзын үгээр ингээд хилээд идэг. Тэгээ би яг өчтөр бол яг чинь эхнээсээ ингээд юм яг саяны аргыг ингээд мэдгүй ирнэ ашигласан юм байна. Тийм ингээд тий наад ч юм бол үнэхээр ингээд тий чи ингээ анги дээр хөвгөлтэй байх гэдэг чинь би ойлгож байна. Гэтэ чи ингээ хим хэмжээ хүүхдэд ингээ доромжлол. Тийм чамд гоё хөвгөлтөөрээ нөгөө хүүхд чи ингээ амар сэтгэлийн ийм зовиортой ийм байдал гарах юм бол наадах чинь биш шүү гэд ингээд дахиж ингэж ийм янз бүрийн үл гаргуу заа гэж хэлсэн. Тэгээ би ингээ жоохон ийм төв царайд хэлсэн шүү. Хажуудлынхаа нөгөө над руу ингээ амар хараад ахаар би зөвхөн энэ бобид хэлж байгаа шүү. Одоо бүгдээрх хичээлээ эхлүүлдэг юм бусдын те намаа гаргаараа ч юм уу ингээ ярьчаар бүр ингээд ойрлж хашгирснаас илүү бүр ингээ бүр амар жинтэй тэр хүүхдэд ингээ орсон нүднээс нь бүр ингээ харагдсан. Тэгээ тэр хүүхдэд намаа ингээ ингээ миний шаардлагыг над руу ингээ нөгөө одоо зарим хүүхдүүд ч ингээ уурлж муурдахаар багш руугаа ингээ зэв арцсан байж гэдэг. Тэгснээр тэр хүүхд амар ойлгосон арцтай байсан. Тэр ямар нэгэн муухай юм эрг сүрэг юм үлдэхгүй асуудал шийдвэрлэхний үгэн дотор нэгдүгээр тэр хүүхдийг гутаасан доромжилсан буцаажтай муухай үгээр хэлсэн юм алга ба штэ. Тий? Тэгэхээр чи нөгөө гутаач хүний өдөөс гутаасан юм хэлээд байвал за тэгээд тэнд чинь дэлбэрэлт үүснэ штэ. Тэгэхээр чи нөгөө өөрийнхөө мэдрэмжийг өгүүлбэрээр илэрхийлж хэлнэ гэдэг чи өөрөө амар чухал. Тийм байна. Тэгэхээр нөгөө мэрэгжлийн дүр төрхийг хадгалах гэдэг багш нар ингээд нөгөө яаж эмоц гаргахаа мэдгүй төгччихэд байх шиг байна. Тэгээд дээрээс нь ялангуяа ингээд эмоц гаргахаа ингэж нөгөө тодорхой үг өгүүлбэрээр мэдрэмжээ илэрхийлж ингээ хэлэхгүй учраас багш ч юм уу навшаа битээ дахиж ингээрээ чи чамайг ч гэсэн ингэж хэлээд байвал ямар иймэрхүү дүү хэрүүл хэлэх үед чинь буцаад нөгөө хүүхдээс чи юм юу гарч ирэн штэ одоо юу гэмдэ шүүмжлэл ээж автаа хэлнэ одоо юу байдаг чинь тий. Тэгэхээр тэрнээс амар хайдаг. Тэгэхээр бид нар буруу үг хэрэглэж яриад байгаа байхгүй тий. Тэгээд дээрэс нь юу гэдэг чимдээ нэг юм дэмжих орчин хэрэгтэй. Гэтэ харцангуяа ялангуяа чи нөгөө хараал хилээгүй доромжлоогүй. Тэгээ барьж ав зохиогүй учраас энд чинь яг үндэ чи нөх амар тийм буруутаад ах юм ер нь байдаггүй. Гэтэ хүмүүс бусдад үг хэлэхээр буруутчих үү дээ. Тийм. Одоо нөгөө хүүхдэд үг хэлэхээр одоо багш нарын донд нэг тэгээд ингээ хүүхдэд ингээ үг хэлчихээр ингээд юу ачдаг аав ээж нэр ингээ буу юм болчдаг ч юм уу. Ингээд нэг иймэрхүү ярианууд ингээ мерсэр яваалаа л да. Одоогийн хүүхдүүдэд шаардлага тавихаа болохоо болчихжээ. Сан нэрээ гэх шаардлага нь буруулаагаад шүү дээ. Жинигийнх шиг саяных шиг бүр үг өгүүлбэрээр эмоцоо илэрхийлээд тий. Тэгээ тэрийг ингээ хилжүүл тэр чинь яг үнд айх зүйл биш байхгүй. Тэгээ бид нөгөө тэгж хэлж мэдэхгүй учраас цагчаад байна л да. Тэгж хэлж мэдэхгүй учраас буцаагаад оромжилчаад байна. Тэгж хэлж мэдэхгүй учраас буцаагаад нэг юм ав шидэх гээд буурах нь хүрээд тий. Хадгалж явсаар байгаа тий. Тийм тэгэхээр нөгөө хамгийн хүчтэй одоо зэвсэг бол ерөөсөө одоо багшд хийлүүл тий. Одоо хүчтэй арга нь бол ерөөсөө л ингээл хүүхд рүү хүүхдээс орж ирсэн. Насны хүрэгчнээс орж ирсэн. Ялангуяа нөхөр одоо найз нөхөд юу байдаг бүгдээс нь орж ирсэн. Би нэг ийм юмнаас болгоод ийм тий бүх одоо мэдрэмжтэй сууж гин. Энэ нь намайг амар гомдоож гин. Одоо хөө гэдэг ингээд сэтгэл зүйн үг хэллгүүдийг ашиглаж яриа. Энэ амар чухал шүү. Тийм бэ. Тэгээд хүүхдэд өөрт нь зориулаад нүдрүү нь харж агаад тэгээд тодорхой үг хэлбэр эхэлчихтэй. За ээжээ гэж шээ. Үнэхээр амар гайхалтай зүйл шүү. Тэгэхээр нөгөө нэг багшийн аж чи өөрөө тийм ачаалттай юм шиг, зовлонтой юм шиг, стресстэй юм шиг тэгэл нэг их юм овоорсон юм шиг мэдрэмж төрөхгүй. Яагаад? Одоо би энэ ангитай 3 цагаас хичээл авах юм. Гэхдээ надад ингээд өчтөр тэгээ жоохон онцгүй юм болоод ч юм уу ийм байцсан байл би дараагийн анги руу надад тэр анги руу жоохон хэцүү байдгаас байхгүй. Тэгээ би ингээд зүг гарахаар явцсан учраас одоо надад ингээд тийшээ ороод хичээл захад ямар ч асуудал алга. Яг тэгвэл тэр бит хоёр хүүхэд ингээд ойлголцсон. Учраас ингээд бус хүүхдүүдтэй би ямар нэгэн юм янз бүрийн контакт тийм сүрэг юм өгөөгүй шууд асуудлаа шийдүүлсэн учраас дараагийн хичээл ороход би ингээд ерөөсөд хүүхдэд авах юм нь бол бараг алга дөө. Би тэгэхээр нөгөө сэтгэл дотор чулууд хийгээ яваад шүү дээ. Тийм бэ. Нөгөө нэг шаарыг чинь дэлбэртлүүлээ чи дэлбэрхийг хүлээгээд ээж болохгүй байхгүй. Тэгэнгүүтээ тэрийний хийг угаасаа дэлбэлж болохгүй учраас гаргах хэрэгцээтэй. Дэлбэлжүүл тэгэл багш ажиллахаа орчин борч байгаа. Тэгээд нөгөө нэр хүндгүй болно шүү дээ нөгөө арангаа багш. Тэгэхээр чинь яалтчгүй тэрийг гаргахын тулд архиудаг, шоуддаг. Тэ
нэг тийм юм руу бас орчих гээд байдаг. Тийм учраас энийг чи ингээд зүгээр гаргах нь амар чухал. Тэгээд сэтгэл дотроо ингээд нөгөө том хар чулуут хийгээд яваа л ээж болохгүй хонууд өнжүүлэн идэхээр амиа бод. Тэг хуваа хичээ. Өөрийнхөө эрүүл мэндийг бод. Чиний эрүүл мэндтэй ирээдүйд чамаас төрөх одоо 4 хүүхдий чинь. Тэгээд тэдний чи ирээдөө тэдний чинь одоо үр ачаа үзэх одоо юу гэдэг тийм юмд чи амар өгөөчтэй. Хүмүүс айлын 30 хүүхдийг яагаад тахт ерөөсө зориулагдаггүй байхгүй. Тэгээд багш ингээд бүр зүгээр ингээд өөрөө дайраад орчдөг. Тий ингээд. Хэвээ бүр ямар нүцгэн шалтан улаан гараараа гал руу дайраад орчиж байгаа юм шиг юм болж байгаа. Гал унтраа нэг л дайраа орчиж байгаа юм шиг болж байгаа юм. Тэр арга сурах хэрэгтэй. Тийм байна. Арга ер нь нөгөө нэг багшийн арга зүүн хайрц гэдэг руугаал бас л энийг аргыг бас нэмгэл хэрэгтэй юм бодлоо. Арга сурахгүй бол нөгөө галыг чинь тий гал асч илээ гэж бодоход тэр галыг унтраах хэрэгтэй гэвэл нүцгэн гараар юучгүй дайраа юугээр унтраах юм бэ гэж байгаа. Одоо өөрөө түлэгдээд өөрөө өгнө штэ. Тэр чи яалтчгүй тэр гал унтраахын тулд чамд биелэх хэрэгтэй чамд одоо тий тэр нэг муха утаанаас хамгаалсан маск хэрэгтэй одоо ингэж гал унтраагчдыг харахад ус нь хэрэгтэй хорн хэрэгтэй тэгээ унтраадагтай адилхан юм одоо юм арга хэрэгслүүдэд багш нар суралцсан байна. Тийм байна. Уу болохоор өөрөөрөө дайрж орчоод ингэж бас муухраар гэж хэлье одоо зүгээр шууд хэлэхэд муухраар дайрж орчоод тэгээ цаваад байна. Тэгэхээр багшийн ажлыг стресстэй ачаалалтай хэцүү зовлонтой гэж яриад байна. Тийм байна. За би бүр эхний жилийн наад арга одоо энийг сайн мохож мэдээгүй байж хата нөгөө нэг амар гоё багш болох гол хүүхдүүдэд ингээл бүр гоё өста Жэни багшлах гоё гэж хэлүүлэх гээл амар хичээгээл тэр хүүхдийн ингээд нөгөө нэг юм эвгүй үйлдэлүүдийг ингээл твчээл тэгээл нөгөө нэг муухай зан гарахгүй ингээ хичээгээл жинхэнэ нөгөө эмоцоо төвжээл ингээд бүр болохгүй юм дээр нэгс инээж чад би тэрийг яриач юм уу ингээл нэг юм шаардлагыг ингээд нөгөө юм гоёор тавих гал ингээл ерөөсөө ингээд чаддгүй байсан. Тэгэнгүүтлээ тэр мэдрэмжүүд маань ингээд нөгөө нэг ерөөсөө алга болоогүй. Ингээл надтай байгаа л хэс нэг өдөр ингээл бүр тесрээл би бүр станг банг та уйлж мөйлөл та гомдоол та нартай намайг та нартай арайчтай марайчтай гэж гараа дэмжсэн шүү дээ. Тэгээд би бүр уйлаад багш нарынхаа өрөөлөө гүүж мүүгээл бүр юм драма солиогнаа. Тэгэл ингээл эсвэл би ингээл тесрээл амар ууралж муурлал нөгөө амар гоё нас багш байж байгаад угаасаа бүрт ингэ тесэрсэн. Тэр ингэ дотор байгаа мэдрэмжүүдийг гарахгүй байгаа гэвэл тэр мэдрэмж хашаач явахгүй. Байгаа л. Одоо яг таны ингэ хэлж байгаа 6 жил гэдэг чи одоо тэрийг би хэрвээ тэгэж юу агаал ингэ тэгэл яваад байгаа ингэ хизээч тэр мэдрэмж алга болтгоо шүү дээ. Шаар ингэ хагарч ирсэн. Тэгэл манай хүүхдүүд бүр өө инженери багч ийм амар байсан юм уу? Бүх гэж бүр ингэ шоконд орж ирсэн. Тэгэхээр ингэ яг тэр үед нь ингээд мэдрэмжээ илэрхийлэх учраас тэр чинь ингээд буглаад тагтсан улам амар ингэж болж гардыг бүр ингээд яг ойлгосон. Одоо ингээд чиний гэрт орё тийм үү? Тэгсэн чиний гэрт орсноо шууд ингээд нүүрний чи кашлакийг ухаад эхлэе. Хинт тий ингээд зүгээр танаад ирээд ээж автаж юм ярьжсэн хүн ч юм уу эсвэл ингээд автуусч хүүхдүүд ирснээр юу байна гэдэг хамаг юмэр гаргаал үзээл хөнгөчөөл эргүүлээл юм нааж үзээ ямар мэдрэмж шүү дээ. Йоо бүр зүүцэл хүрэн штэ. Гэхдээ ингээ бас би амар одоо аав ээжийн зочин мочин байвал би ингээл хараад уурлаа л үлдэндээ тэгээд одоо илэрхийлж чадахгүй байх та яа. Гэхдээ яг ингээд ихэд бол дургуй шүү дээ тийм дургуй тийм кашлак гуулаад нэнтэн нарийн юмнуудаа ухуулаад тийм ингээл тэр тэгэл баг компьютераа хүнд өгөхөд хүртэл хэцүү байдаг шүү дээ. Тийм. Компьютерын дэлгэцэн дээр янз янзын өөрийнх нь тий ажлын файлууд 9 жор юм ингээ байж хат компьютер шинийг шүүн хэрэглчээд энийг орой хэрэглчээд үгүй гэл тэгэхэд үгүй л гэж хэлдэг үстэй. Тийм үгүй л. Тийм. Тэгэхээр компьютероо бүр ухуулах хүртэл хүн дургуй байдаг ш. Тэр чинь нөгөө хувийн хүний өөрийн орон зай, баундрийг бүр дахиж ингэж нөгөө сөхөж ярих хэрэгтэй байна. Баундри гэдэг бас нэг гоё сэдв байгаа. Тэрийг бас дараачихаа подкастаар ярилцсанаа. Тэгэхээр багш нөгөө эмоц ил байлгана гэдэг чинь өөрөө эмоц ил байлгана гэдэг чинь өөрөө гэл учиргүй харилж хашгираад эсвэл учиргүй тас инээгээл манайхан ингэж нөгөө хитрхи юмыг хоёр өнгөөр хардсан билээ. Нэг бол ингэж хараар нэг бол цагаанаар. Юусе ингэ нэг хоёрхон туйлтаа. Юус тэрний хооронд дундуур яаж эмоц ил байлах вэ гэдгийг ойлгох юм билээ одоо Монгол хүмүүс. Одоо ингэ таныг аяг бол эмоц ил байлгачих гингүүт чи. Тэгээ яах юм? Уур хөрөнгөл уурлаа гэж орилж хашгираад. Ингээд ах юм уу гэж. Бас ингээд хүмүүсээс бодох л ахalta юу гэсэн миний ярьж юу яриад байна. Тэгээ би одоо нэг хүүхд уурлчаад би ч уурлж ийн гэл ингээд орилж хашгираад ах юм аа би гэд бас ингэж магадгүй. Тэгдэм билээ. Яг тэгдэм билээ. Нэг тийм юмыг зөвхөн хар цагаан гэсэн хоёр өнгөөр л хардаг. Тэгэнгүүтээ зүгээр ингээд туйлширч дайрд юм билээ. Тэгэхээр энэ нь өөрөө тийм бишээ. Эмоцэл байлга гэдэг чинь өөрөө одоо юу гэдэг тий тухайн хүүхдүүдэд тэрийг өгүүлбэрээр нь тодорхой хилж сурах.
Өгүүлбэрт оруулж хэл. Энэ бол бас нэлээд тухайн хүний хөв. Би уурлж ийн гэдэг дайраад байгаа юм. Ягаад уурласнаа тайлбарлах хэрэгтэй байхгүй юу? Би ч гомдож ийн нэгэ тэр хүүхд рүү дайраад байгаа юм. Ягаад чи надад ийм мэдрэмж төрүүлээ гэдгийг маш ойлгомжтой хүүхдийн тэ ойлгох хэмжээнд нь тайлбарлах хэрэгтэй юм байна. Тэг чим бол тэр хүүхд ойлгож чинь өө за миний энүүд л болохгүй юм байна. Энэ чинь дөрмийн бус юм байна. Би тэгвэл энийгээ засаж гэдэг юм амар ингээд ойлгомжтойгоор л тайлбарлаад өгчгөө гэж өгүүлбэрээр бүтэн өгүүлбэрээр юм бол энэ чи одоо яг яах вэ гэхээр цаанаа бас бид нар чинь хүүхдтэй ажиллаж байгаа хүмүүс тэднэрт эмоцоо удирдахад нь туслана. Тэд нар ч гэсэн багшаагаа дуурайгаал те. Одоо манай нэг экогийн хичээлсээс хүүхдүүд ирэх жишээ хэдэн штэ. Ээж та уурлаад байна гэдэг чи хэвийн. Тэгвэл одоо на уураа ингэж гаргаж болно одоо. Тийм штэ хөөрхөн юм ба те. Экогийн хичээлээр сурсан юм гэртээ их ярьж аав ээжийг гайхшруулдаг штэ манай хүүхдүүд чинь. Тийм тэгэхээр айц гэдэг чинь ийм юм байлээ штэ. Тэгэхээр айц бол хэвийн юм байлээ штэ гэж үгээд ингэ хөөрхөн ярьдаг. Яг үнтэй адилхан багш өөрөө нөгөө нэг юм юунд бухимдж байгаа юм. Юунд дургу байгаа, юунд ядарсан юм. Юунаас болж гэдэг юм. Ядарсан багш нар хүртэлтэй та муу сайн юмнуудад хичээл заагаал барыг ядарч хүчих гээд штэ би. Гэж ингэ ял болгож аваад байгаа. Нөө. Ягаад тэр чи сайн дураараа цалингаа авах хийж байгаа багш штэ. Тэгэхээр чин яалтчгүй тэрийг ингэ илэрхийлээд багш нь өчигдөр орой нэлээ оройтч унтцсан юм аа. Тэгээд та нарын энэ нөгөө хийсэн цааснуудыг хивэлсэн байхгүй юу? Одоо юу гэдэг тарах материал манай багш нар тэгдэж чи нөгөө 2 цаг 3 цаг хүртэл хивлээл ингээл авчирдаг тун утахгүй дотоод аваад яхад хогийн савнд харагдчихэд нөгөө цаа би ойлгож шахдаг гэл ингээ ярьдэн шүү. Тэгэхээр багш нь шүн 2 хүртэл та нарт одоо ингээд энэ сорилыг энэ тарах материалыг хийсэн юм аа. Тэгээд амар оройтч унтсан. Тэгээд одоо өнөөдөр та нарыг энэ цаасан дээр минь ингээ ажиллаж байгаа гэж би бүр амар баярлаад тэг өчтөр орой унтсан ядрал ингээ байх болчихлоо шүү дээ. Тийм үү те. Тэгвэл тэр багш маань шөнө 2 хүртэл хийсэн. Би гээл цөмрөөгөө юм. Багш урддаг чинь бас хүүхдүүд чинь нэг юмыг хилээд өчгөр хурдан хадгадаг хүүхдүүд шүү дээ. Тийм ер нь бол ийм шүү тийм шүүгээ хилээд өчгөр манай хүүхдүүд чинь тийм ингээд үнээр хурдан эмоцоо төгжсөн багш чинь төгжсөн хүүхдүүдийг үүсгэн тийм нөгөөх нь гадуур гараад зодтолдоод хэрэг түүх тариад сэнжори вип татаад тамигдтаад алкогол хэрэглээд те ийм юм олчих гээд байгаа байхгүй юу. Тийм учраас яалтчгүй бид нар оюуханд хүн бид нар өөрсдөө сэтгэл зүрхтэй бид нар өөрсдөө женийг надаас өөр байлгаж байгаа зүйл нь гар хөл нүд бүгд л адилхан биш би махад яд өөр байлгаж байгаа зүйл нь тархин дотор бодогдож байгаа зүйл шүү. Сэтгэл дотор мэдрэгдэж байгаа тэр нэг мэдрэмж шүү дээ. Тийм бид хоёрыг ялгаж байгаа зүйл нь юм шүү дээ. Тэгэхээр чинь яалтчгүй энийг илэрхийлж нөгөө ингээд яарч хийлж ингэж сурах хэрэгтэй байхгүй. Түнс ингэ тавар таалах гэж байгаа биш. Тийм байна. Гэл гараа зогсноо гэл дүмбий гэл дроп шиг болцсон. Багш урлсан юм уурлаагүй мүү яасан ийс тавар таа нөгөө 30 өөр өөрийнхөө тайлна. Ээж нь уурлах үедээ дуугаа орооч тийм ч одоо энэ багш уурлсан байна гэж тавар таа нөгөө хүүхэд нь. Ахаад нэг хүүхэд нь ээж ядарсан үедээ би нөгөө нэг багш нарын ихэнхдээ эмгтээд өгчээс ээж гэж ядарсан үедээ дуугаа орооч тийм чи ивэ юм уу багшаа жоохон зөөлөн байлгая гэж нэгсэн тавар таа. Нэг хэсгэнтэй ингээд юундаа ингээд дүмбийгээд уурлаад идэв ингээд загнуулдаг болвол энэ ч гэсэн одоо юундаа уурлаад идэв багш руугаа ингэнэ. Тэгэхээр чи ингээд тэн дотор байгаа 30 хүүхэд өөр өөрийнхөө өссөн орчоо ээж авахын сургасан зүйлээ шалтгаалаад багшийн 30 янзаар тавар таа. Онцгой таа. За энэ чи бүр ингээд амар хэцүү өстэй. Тэрэнд нь тааруулж өөрийгөө сэтгэл санааг бас ингээд тэр багш нараа авчиж үуч штэ. Тэгэхээр бас өвдөс өдөөл мөлхөө гүйж авчилж байгаа даа. Тийм байна. Тэгээ тийм учраас ингээд нөгөө тавар таалгаж болохгүй. Өөрөө шууд хэлчих хэрэгтэй байхгүй. Энэ үйлдэл таалагдахгүй байна. Дараагийн удаа танаа ингээд орж ирэхэд тэ ийм юм гарсан болвол би хичээлээ эхлүүлэхгүй. Юу вэ ингээд дүрм тогтож чаддаг ийм хүчтэй багш байх хэрэгтэй байхгүй. Дүрм ярьж чаддаг. Уйлж дуулж гон шоноо таны ингээд нэг юм гомцсон түнсэн юм яриад тэ хүчгүй болгоод өөрийгөө ингээд уйлуулаад дивсүүлэл ингэж явах юм. Дүрм ярьж чаддаг багш байх хэрэгтэй. Дүрм. Тийм байна. Тэгэхээр чинь ингээд дараа нь ч гэсэн үйл ойлголцлыг бууруулна. Нөгөө хүүхдүүдэд бас тий тэр нэг өөрийгөө илэрхийлэх стресс үүсэхгүй шүү дээ. Би ч гэсэн багштай адилхан яг ингэж ярьж болох юм. Эсвэл одоо өчигдөр манайх нөгөө ангийн хурал хийсний дараа л бид нар бахан дүгнэлт хийжээ. Тэгээ би тэнд ярьж болно гэдгийг ойлгуулсан ч хүүхдүүд амар хөөрхөн ярьж байгаа. Гэтэл эхлээд за хариулт сонсъё гэд ингээд зүгээр ярьжсэн зүйлээ орхиод хариулт сонсъё одоо хин юу гэж бодож чинь хэлээрэ гэд ингэсэн чинь хин ч юу ч хэлж чадахгүй байна шүү дээ. Яагаад болох юм уу болохгүй юм би одоо дургуурчвал болох болоо гэл ингээл тааварлаад сууж байгаа бас тийм.
Тэгэхээр чи ингээд тийм асуултыг бид нэр асуудгүй л ахгүй да. Нөгөө хүмүүсд сургаагүй, нөгөө хүмүүс үг хэлээ илэрхийлэх тэр орчин аюулгүй эрүүл юм орчин байхгүй л гэсэн үг байхгүй шүү. Тэгэхэд тэгэл эмоцод өгчсөн. Яг үнэндээ барыг ингээ харахад бол ингээд 6 7 дугаар ангиас эхлээ бүгд тийм болчихсон шүү. Нэг 5 дугаар ангиас эхлээ тий. Тэрээс доош хүүхдүүд аль багшаа гэж нэг уйлаад тий. Нэг баярлаад. Гинт ингээл багш таны хувцс гоё байна. Тийм ер нь өөртөө төрсэн мэдрэмжүүдээ шууд илэрхийлэх шүү дээ. Тэр хүнээс ер нь ингээд нөгөө нэг санаа зовох ч юм уу, ичгүүр ч юм уу, айц нөгөө одоохондоо нөгөө байхгүй байгаа учраас таалагдсан юм аа, таалагдахгүй байгаа юм аа. Эсвэл ингээ би ядраад байна гэл ингээл хичээл зааж гад гинт багшаа би ядраад байна. I'm tired today гэл ингээл хөөрхөн. Тэгснэ би хөвтмээр байна гэл хөвтчих юм. Тэгэхээр эмоц нөгөө хүүхэд яагаад өөрөө тийм хүчтэй энергитэй байдг вэ гэхээр мэдрэмжээ талт хийдэг байхгүй юу? Тийм мэдрэмжээ төгждгөө. Ятарж байгаа бол ятарж байгаа, уйлмаар байгаа бол уйлаад одоо чи ингээл нэг 4 5 настай хүүхдэд хичээл заадаг гэсэн мэдчихэж байгаа ш. Тийм шүү дээ. Хөвтөнгөө бас намайг хардаг ингээд. Эсвэл ингээд толгоогоо ингээд өөр тийшээ эргүүлж уйлчин. Эсвэл уйлчин. Эсвэл ингээд чадахгүй гэж шууд хэлчин. Тэр чи яаж юм хэ нөгөө тэр насны хүүхдүүд чи мэдрэмжээ зохицуул сураагүй, дээрээс нь дөнгөж те илэрхийл сурж байгаа учраас шууд илэрхийлчдэг. Тэгээд ч хүүхдийн насан жижиг учраас бид нэр хөөртчдөг, шийтгдэггүй, загнадаггүй. Тэгэхээр нөгөө хүүхд амарын энергитэй гүйжидэг. Зүгэрс нэг гэрт очир орж ирэл те будан гадамжаал ингээл шкава дамжаал битүү ингээ. Тэр чи юу юм гэхээр сэтгэл хөдлөлийн эмоц нэг нуудахгүй өөрөөрөө байж чаддаг байхгүй да. Гэтэл ингээ 4 5 дугаар анги руу ороо жоохон томроод ирэхээр ээж аваасаа сурт юм шиг байна. Тэгэл дээрэс нь эн чинь өдөр тутам уулзж байгаа багшаасаа сурч байгаа шин. Тийм. Тэгээ загнаа шийтгээд ахаар чи нөгөөхөө төгжцсөн. Тэгээ төгжсөн хүн чи яаж юм гэхээр маш их маск зүүхээр гарч байна. Гоё болцгоо таалагдгаа. Эсвэл одоо юу гэдэг ухаатай гэж хэлүүлэх гээл эсвэл тийм бай. Тэгэхээр ингээд амар энерги алддаг. Амар хүчгүй байдаг. Тэгээ чи ингээд нөгөө жинхэнэ өөрөөрөө байна тий. Authentic self гэдэг чинь одоо ингээд бас нөгөө ингээд эмоцтой холбоотой зүйл. Хэрвээ багш өөрөө эргээд ингээд сэтгэл хөдлөл мэдрэмжээ илэрхийлээд ингээд явчихдаг бол тэр анги амар гоё уур амьсгалтай байна. Амар хөөрхөн юм яриа хөрөөдөө нэг нэгнийхээ үзэл бодлыг дэмжсэн тий зөрчилдөө багтаа үг хэлээрээ одоо нүдэнгүй үг хэлээрээ ойлголцчдаг тий. Тэгээ дээрээс нь хүүхдүүд нь таалагдахгүй байгаа юм а шууд хийлээд тэгвэл би дахиж ингэхгүй гэдэг нэг гоё сэтгэл зүйн хувьд гоё эрүүл харилцаа үүсчин. Багшд хүртэл амар хөнгөн явна штэ. Тийшгүй бол чи нөгөө манай экогийн багш шигтэй ингэ чулуу үзүүлж ирсэн штэ. Ийм чулуу зүгээ яваад шиг. Тэр шиг чүнх дөрөн чулуу үрч яваад 3 кг 4 кг над чиг 7 жил. Чулуу үрээ яваад. 7 жил чулуу. Тий. Тэр килограмм чулуун тэгээд яг сүүлийн үед нөгөө өөрийнхөө хогны үгчлэлээр анхаарал хэлсээс харьцангуй жоохон жижигэн чулуу болчих. Тухайн үед өөрөө амар том бүр ингээ хад мад байсан. Тэгэхээр чи өөрөө ингээ хүнд өөрт нь хортой. Өөрт нь хортой багш. Тэгэхээр чин бид нар чин хүний хүүхдүүд бол яах вэ шуудах хэлгээд баг 3 жил 4 жил суралцсан аал төгсөө явчих. Дахиад дараагийн хүний 20 хүүхд орж ирэл дахиад 3 4 жил суралцсан аал төгсөө явчих. Энэ хооронд хэн үлдэх юм? Багш үлдэх шүү дээ. Багш үлдэнэ. Багшд хэн үлдэх юм? Багшд өөрөө л багш өөртөө л үлдэх байх та. Жэний нөгөө гэрлээгүй учраас одоохондоо хүүхдүүд миний хүүхд гэдэг бүр гэр бүл гэдэг юм орж ирэхгүй шүү дээ. Жэний төрөөгөө учраас миний хүүхдүүд үлдэх байхгүй. Би хүүхдүүдтэйгээ амьдрах байхгүй. Би нөхөртөөгөө гэр бүлтэйгээ амьдрах байхгүй. Тэгэхээр чи миний энерги яг шуудхан хэлэхэд миний ирчүүч миний энерги, миний оюун бодол, миний хүүхдүүдэд хэрэгтэй. Самаг энерги засаж өгөөл ингээд баахан юм хийж ижил гэрлүүгээ дахиж орж уурлаад идэв шүү дээ багш нар чи. Тийм болсон байдаг. Энийг ээж тэгчгээд тэргээ ээж тэгчгээд нөгөө мөн хідүү хүүхд бөмбөгнөл гэтэл ажил дээр амар найс авш. Тэг хүүхдүүдтэй авч тэр хороо цэцдэг. Тэгээ багшийн хүүхдүүд ихээр зайлвал нэг хідэн гондоо юмнууд хүний мэдрэмж сэтгэл хөдлөл хэмжсэн ингээд одоо яах вэ том бол гэдгийг мэдгээ байцсан нэг хідэн гондоо юмнууд байж. Тэр чинь ингээд багш өөрөө амиа утгах хэрэгтэй. Амиа бод гинэ. За багш ч угаасаа л хүүхдүүдийнхаа төлөө явж одоо ч амиа бод ёо гэж. Тийм. Тэгээд эн чинь нөгөө талаасаа муухайгаар хэлгээд амиа бодож гэсэн. Нөгөө одоо манай монголчууд л муухай гэж хэлж байгаа болохоос зүгээр шүү дээ. Бол амиа боддог болчихвол амар гоё юм болно шүү дээ. Тийм. Гэтэл нөгөө талдаа энэ чинь харилцааг амар easy болгоод байгаа. Easy busy болгоод байна шүү дээ. Тэгээд дээрээс нь хүүхд ч хэдэн килограмм чулуу өрөхгүй, багш ч хэдэн килограмм чулуу. Багш тэр сургуулийн дотоод аваад ажил руугаа орохдоо тий инээж ормоор шүү дээ. Яал юм шиг ингээд нөгөө стресстэй даах. Тэр маш их эмоцийг төгжсөн олон жил. Тийм байна одоо манай нараа багш шиг чулуу үрцэн л дотроо бахан чулуутаал хүмүүс яваад байгаа юм байна гэж. Нүдэнд харагдаад тийм. Тэгэхээр чи ингээд эмоцо хитрхи удаан төгжсөн хүмүүс чи ингээд
нүүлцээ харч болов хар уулын чулуулсан хал маа. Тэр энэ ч өөрөө ингээд хүнд нүүрт нь хортой тэр ажлыг бүр ингээд ял болгож хийн. Гэтэл яг үндэ би нөгөө багш нартай ярьдэн шүү дээ. Хүүхдтэй ажиллана гэдэг чинь өөрөө бүр хамгийн гэгээлэг гоё ажил шүү манайхаа. Эмч байсан бол мэдцэслийн эмч байсан бол баахан цусан дотор утгалдаж байгаа шүү. Цагтаа байсан бол баахан те ингээд нэг хэрэг төвөг тарьсан архитектор соктуурсан өстой нэг хөгийн юмнуудаа ажиллаж байгаа шүү. Тэ өстой хэцүү шүү манайхан. Тэгэхээр багш гэдэг чинь өөр амар гоё ажил шүү гэл ингээд би нөгөө сургуультай болгон дээр хэлээд байдаг шүү. Тэгдэг ш. Энд нэг юм гоё юм бас байгаа шүү гэж хэлэх гээд. За баярлаа. Маш олон зүйлийг мэдэж одоо би ч гэсэн маш олон зүйлийг ухаарлаа. Бас өмнө хийжсэн те буруу үйлдэлээч эргэж саналаа. Одоо хийж байгаа юмнууд маань ч гэсэн те сэтгэлд амар гоё хүрч ийн би ч бас ингэ нэг алтны хажууд гуйл шаарлны хичээр бас хөөхөн зөвчигээ болоо яваад байгаа юм гэдгийг ойлголоо. За урилгыг маань хүлээж авч ирсэн. Бадан цэцэгтэй баярлаа. Ингээд ганцхан жиний биш. Монголд арай бүх багш нар сонсомоор байна. Багшийн ажлыг жаргаж хиймээр байна. Багшийн ажлыг бүр хөнгөн шингээ хиймээр байна. Багшийн ажлыг бүр ингээд те ингээд бүр ингээд аж аргалтаагаар малт гэрэлтдэг шиг болгомоор байна шүү дээ. Тэгэл өнөөдөр багшийн нэр хүнд үнэлэмж амар бага байна. Тэ нэхэр одоо энэ дотор ингээд нийгэм сэтгэл зүйд нь анхаарахгүй байна байгууллагууд. Тэгэхээр чи ингээд бид нар энүүгээрээ сонсож байгаа нэг багш ч гэсэн ингээ гоё урам өгөөх те. Угаасаа тийм зоригтой бүр анхаасаа энэ подкастыг хийсэн зориг. Подкастын манаас нэг 60 хүн үзсэн бахаар. Үгүй нэг 60 хүн бас нэг юм ойлгосон болоо гэ баяр. Тэ нэг баярлаад идэг шүү. Тэгэхээр та хэд манастай өөрсдөө эмоцыг битээ төвжээрэй. Комментаар эмоцоо илэрхийлж гаргаарай. Та эзэн сонсч байвал те. За баярлаа. Баяр та.